За сайн бацгаана уу? Шилдэг ерөнхий боловсролын сургуулийн сэл хөтөлбөр танилцуулах подкаст эхний дугаар хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр бид хамтдаа шилдэг сургуулийн сэтгэл зүйчтэй танилцуулна. Жишээ нь би байгаа. За өнөөдрөөс манай Нарангой ирсэн байна. Бид хоёр хамтдаа сэл хөтөлбөрийн амьдралд ямар нөлөө үзүүлдэг юм бэ гэдэг мөн чанарын тухай ярилцсанаа. Эхлэх баялаа. За тий. За тэгэхээр подкаст сонсож байгаа сонсогчдын маань хувьд бол бид хоёрыг зарим танихгүй. Тийм учраас хоёулаа өөрсдөө танилцуулъя гэж бодож байна. За энийг бол мэргэжлийн үг хэллэгээр бол мэс хаалах яриа гэж хэлдэг. Тэр яриан дээр хоёр асуулт бэлдсэн байна. За хамгийн ихний асуулт нь ямар ажлын туршлагаар яаж явж байгаад сургуулийн сэтгэл зүйч гэдэг ажлын байран дээр ирсэн бэ? За би болохоор яг оюутан байхаас эхлээд ер нь хүүхд дээр илүү их төвлөрж исэн гэж хэлж болно. Одоо ер нь 2 3 дугаар курсээс эхлээд дандаа юм хүүхдэд чиглэсэн байгууллагуудад сайн дурын ажил хийдгүйсэн. Жишээлх юм бол тэр нь ичд орон хөрхэн зэрэг төрөмс байгууллага гэдэг ч юм уу. Ер нь хүүхэд хамгаалалттай холбоотой ажлууд тэгээд одоо миний бичижсэн дипломын сэдвч гэсэн ер нь хүүхд рүү чиглэсэн тийм байсан учраас тэгээд төгсөөд хөрхэн зэрэг төрөмс байгууллагт 2 жил орчим ажиллаад тэгээд одоо 2 жилийн өмнөөс эхлээд шилдэг ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйч хийж байгаа. Тийм байна. Ер нь оюутан байхаас л тэгэхээр хүүхдүүдтэй ер нь ажиллаж эхэлсэн гэсэн үг юм шүү дээ, тийм. Хүүхдүүдтэй ажиллаад ер нь хүүхдийн сэтгэл зүй гэж ер нь юм байт юм байна. Хүүхэд ер нь одоо хүүхдэд ер нь ямар сэтгэл зүй асуудлууд байгаа юм. Монгол дахь хүүхдүүдэд ер нь ямар асуудал байна. Хүүхэд хамгаалал гэж юу юм гэдэг ч юм уу. Тэгээ миний энэ хийжсэн ажлууд ер нь бол надаа илүү их одоо хүүхэд хамгаалал гэж ямар чухал юм. Хүүхэдийн сэтгэл зүй тийм бага настанд байгаа сэтгэл зүй ер нь том болох тусам яаж нөлөөлөд байгаа юм гэдгийг харах боломжийг аягүй их олгосон гэж болно. Тэгээд бас давхар бонуснд нь хүний эрхийн мэдрэмж их өндрүүлсэн гэж би боддог. Сая хоёул яриа эхлэхээс өмнө гоё дипломын сэдвч надад аягүй сонирхолтой санагдсан. Тэр үед л ер нь хүүхдээс судалгаа аваад эхэлсэн юм шүү дээ. Тийм. Яг нь ер нь оюутан байхад маш олон судалгаа хийдэг шүү дээ, тийм. Тэгээ би дипломын сэдв болохоор хүчирхийллийн агуулга бүхий тоглоом. Одоо тоглоом гэдэг нь видео тоглоом баггүй. Видео тоглоом хүүхдийн эмпатид хэрхэн нөлөөлж ийнэ гэдэг талаар судалгаа хийж бакалаврын дипломоо хамгаалж ирсэн. Тэгээд одоо бас бодглохлоор ер нь л хүүхд рүү чиглэж байгаа л тэгэл сургууль руу орсон юм байна даа л гэж боддоо шүү дээ. Эмпати гэдэг үг сонсон чи ерөөсөө сэлийн номон дээр яадаг. Бусдын оронд өөрийгөө тавих гэдэг хэсэг дээр их гарч ирдэг шүү дээ, тий. Тийм болохоор бас нөө эмпатиг ярих амар дуртай байдаг. Би нөө эмпати гэдэг цамцаа баг өмсч байсан юм шиг. Надад бүр тийм цамц байдаг. Зөө. Миний хувьд болохоор би ч өөрөө нөгөө боловсролын сургуулийн сэтгэл зүйн анги төгссөн. Тэгэхээр анханасаа л нөгөө сургуульд орж ирээл сургуульд дадлах хийдэг. Болохоор сургууль анханасаа тархинд ойр дотн мэдрэмж үлдээсэн байх гэж одоо бодохоор бодоод байгаа. Тэгээ миний хувьд дипломын сэдв маань нөгөө бага ангийн сурагчдын сурах сэтлээс аахгүй юу. Тэгээ одоо ч гэсэн тэр маань гоё амьдралд хэрэгэлтэй болдог. Бага ангийн сурагчд эцэгтэй уулзахаар нь би дандаа ингээд танаа хүүхдийн сурах сэтэл чинь ийм гадагшаа байна. Гадаад сэтэл гэдэг чи одоо ийм зүйлтэй холбоотой байд юм аа. Энийг яаж дотоод сэтэл болох вэ гэдэг гоё хэрэгэлдэг. Миний хувьд бол яг шилдэг сургуулийн сэтгэл зүйч болохоос өмнө орон нутагт ажилладаг байсан. Тэгээд орон нутагт тухайн үед одоо нэг сэтгэл зүйч гэдэг одоо албан тушаал байгаагүй. Одоо ажлын байр байгаагүй. Тэгээд 2018 оноос хойш анх сайдын тушаал батлагдаад тэгээд албан ёсоор ерөнхийдөө бол нэг 2021 оноос Монгол улсад сэтгэл зүйч бий болж эхэлсэн шүү дээ. Яг тэр 18 оноос 21 оны хооронд өөрөө төсөл бичээд за сургуулийн сэтгэл зүйч гэдэг хүн ингээд хэрэг байх юм бол хүүхдүүдтэй ажиллана, багш нартай ажиллана, эцэг эхтэй ажиллана гэдэг нэг өөрөө юм 2-3 сар суусан юм аа нэг юм төсөл бичээд тэгээ олон улсын байгууллагад тэрийг өгөөд тэнцээд тэгээд нэг орон нутгийнхаа сумын сургуульд бас нэг аймгийнхаа 2-3 сургууль дээр сургуулийн сэтгэл зүйчийг сарын хугацаатай хийж туршиж үзсэн. Тэгээд албан ёсоор энэ ажлын байр гарахаас өмнөөс нийгмийн ажилтан хальт хийж үзсэн. За тэгээд тэгж явсаран байгаад шилдэг сургуульд одоо 3 дахь жилдээ сэтгэл зүйчээр ажиллаж байна. За мөс хаалах яриа маань арай удаа үргэлжилчих шиг боллоо гэ. За 2 дахь сэдв болохоор ер нь сэтгэл зүйч гээл тэгэхээр одоо хүүхдүүд аягүй энэ мэржлийг сонгодог болсон шүү дээ. Хоёлоо бол одоо яг ажиллаж байгаа шүү дээ, тий. Гэтэ энэ мэржлийг ингээ эзэмшсэн чинь амьдралд тааламжтай болон тааламжгүй зүйл нь альнаас нь эхлэмээр байна. За тааламжтайг энэ сүлд нь хэлэх юм бол илүү гоё юм болоо гэж бодлоо. Тийм болохоор тааламжгүй гэсэн нэг л чи. Гэтэ одоо зөндөө олон тааламжгүй зүйл байгаа болохоор бүгдийг хэлэх гэж жоохон хэцүү баг. Надад болохоор
Тааламж үзүүлэх нэг нөгөө баг зэрэг юм эрхчлөг болж байгаа юм шиг мэдрэмж авдаг. Яагаад тэгэхээр одоо өөр мэрэгжлийн хүмүүс жишээлх юм бол одоо зугаалах, өөрийнхөө байх гэх мэт янз бүрийн зүйлийг хийж болдог ч гэсэндээ сэтгэл зүйч болохоор нөгөө ёс зүйн өндөр хэм хэмжээг барьдаг учраас тэр болгоныг чөлөөтэй хийгээд иж болдоггүй юм шиг санагддаг. Одоо жишээлх юм бол найзуудтайгаа ингээд өөрийнхөө байж байгаа ч гэсэндээ заавалчгүй нэг бас жоохон өөрийгөө барих одоо юм хэмжүүр гарч ирдэг юм шиг санагддаг. Одоо жишээлх юм бол би энд ингэ явж хахад манай сурагч гараад ирэл явах бол гэдэг ч юм уу тий. Эсвэл миний нэг клиент явж явах үедээ тэр нь өөрөө нөгөө нэг тийм жоохон celebrity тий олонний танилж юм шиг тий. Одоо нөгөө миний одоо фэнүүд намайг харж байгаа гэдэг шиг л миний үйлчлүүлэгчид тий ингээ уулзсан хүмүүс минь намайг ийм байхыг харах юм бол тэр чинь нөгөө итгэлцэл гэдэг зүйл нь жоохон алдагдчих үү гэдэг тийм айц банг явдаг юм шиг санагддаг. Тэр бол бас сэтгэл зүйч байхын хамгийн том хэцүү зүйл юм шиг санагддаг. Таны хувьд ер нь тааламж үзүүл нь ямар үзүүл? За онцлог яг нэгдүгээр ирэмбэр орж ирж байгаа сэтгэлээ хэлье гэж бодож байна. Одоо ингэ сэтгэл зүйч хүн чинь өөрийгөө удирдах, зохицуулах, одоо түрүүний хэлж байгаа тэр ёс зүй, хим хэмжээ гэдэг юм хариуцлага гэдэг зүйлийг үргэлж мэдэрч явдаг штэ. Тийм болохоор тэрнээс үүдэлтэй гэж бодож байна. Жишээлбэл ингээд хин нэгэнтэй ярилцж явах үед, маргалж явах үед ялангуяа би илүү ингээд тэр хүнээс илүү сэтгэх ёстой юм шиг надаас ингээд хүлээлт тавьдаг. Одоо жишээлбэл яагаад тэр хүн ийм үйлдэл гаргасан гэдэг зан үйлийг би мэдчих хэвээр. Яагаад ийм зан чанар гарч, яагаад ийм өндөр сэтгэл хөдлөлтэй байгаа гэдгийг би зүгээр ойлгох хэвээр. Тийм болохоор ойлгож байгаа юм чинь яагаад ийм үйлдэл гаргаж байгааг нь мэдж байгаа юм чинь би яах хэвээр гэхлээр би тэрэн дээр илүү тогтмон, тайван, тэнцвэртэй эсвэл ухаалаг байх хэвээр гэдэг нэг юм илүү чи нэг илүү байх хэвээр шүү гэдэг зүйл ер нь харилцаан дундаасаа үргэлж мэдрээд идэг. Жишээлбэл ажлын байран дээрээ за сэтгэл зүйч юм чин гэрлээ арай ингэхгүй байлгүй дээ гэдэг ч юм уу тий нэг ухаантай хүн шиг байх хэрэгтэй юм шиг мэдрэмж төрүүлдэг. Нэг бодлын бараг л тийм нэг юм санвард хүн шиг байх хэрэгтэй юм шиг тий яг нэг тийм хүлээлт тавиад байгаа юм шиг тий нэг бүр нэг юм бусдаас онцгой нэг бараг тий нирван төрийг үзүүлсэн хүн шиг байх хэрэгтэй юм шиг боддог. Гэтэл яг үндэ ингээл адилхан л хүмүүс байгаа, адилхан л мэдрэмж мэдэрч байгаа. Заримдаа бид нар ч гэсэндээ өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ойлгохгүй байх нь тий. Харин тэр надад жоохон тааламжгүй байдаг. За тэгвэл одоо эсрэгээрээ тааламжтай зүйл юм. За тааламжтай зүйлээ та их. За тэхүү байгаа шүү дээ. Ер нь гэхдээ нөө ингэдэг. Сэтгэл судлалыг сонгож байгаа хүмүүс нэг 3 төрлийн шалтгаан байна уу да гэж хараад байдаг. Нэг нь өөрөө асуудалтай. За тэр асуудлаа даван туулахын тулд сэтгэл судлалыг ерөөсөө л би үзэж сонирхож бүр судалж ээж л өөр дээр хэрэгжүүлэх юм байна гэсэн нэг юм ерөнхий бодолтой ордог. Эсвэл нэг рандомор тий одоо онон тэнцэд ордог ч юм уу тий. Эсвэл үнэхээр энэ надад тохирох юм байна. Надад бол ингээ бусдаа ярилцах, бусдыг сонсох юм чанар байдаг шүү тий. Бас шийдэл гаргаж өгөх нь миний сонирхол гэдэг ч юм уу. За нэг иймэрхүү байдлаар сонгодог штэ. Тэгтэл миний хувьд болохоор одоо рандомор ерөнхийдөө сонгож ирсэн байхгүй юу? Ерөнхийдөө миний оноо өрөөд би улсын сургууль сурах хэвээр аав ээжигээ ингэж баярлуулъя гэж бодоод тэгээ улсын сургууль сонгоод сэтгэл судлаа ингэ тэнцэжсэн. Тэгээд тэнцээд хичээл үзээд одоо өнөөдрийг хүртэл ингээд 10-аад жилийн дараа 12 жил болсон юм шиг 12 жилийн дараа эргээд харсан чинь ямар гоё тааламжтай зүйл байгаа гэхээр би ямар азар энэ мэргэжлийг сонгосон юм бэ? Яг л энэ мэргэжил чинь дандаа хүнийг өөрийгөө хар, өөрийгөө тольд, өөрийгөө анзаар ажигл гэдэг байхгүй юу. Тэгээд би яагаад ийм болсон юм болоо? Би яагаад ийм зан чанартай байгаа юм бол тий энэ олдмол юм уу төрөлхийн юм уу гэл тий энэ маань надад яаж нөлөөлөд байгаа юм ингээл өөр дөрөө эргцүүлэл дүгнэлт хийгээд гоё анхаарад тий ажиллах боломж өгдөг. Яг үнэ тий. Өөрөөр хэлэх юм бол айгаа нурчлаа. Гэтэ маш товчондоо өөрийнхөө хамгийн сайн хувилбар болоход тусалдаг мэргэжил. Яг үнэ. Тэгэж босон чинь бас минийх ч гэсэн төстэй юм шиг санагдлаа. Миний хувьд болохоор одоо ер нь ингээд миний энэ мэргэжлийг сонгоод би ямар азар энэ мэргэжлийг сонгочвоо гэж бодож исэн зүйл нь өөрийнхөө асуудлыг үнэхээр даван туулж чадсантай холбоотой гэж боддог. Яг ингээ оюутан байх хугацаанд би болохоор eating disorder буюу одоо нөгөө идэх эмгэгтэй байсан. Одоо ингээ идэхээ контролдож чадахгүй байх. Тэгэхээр тэрнээсээ хойно гимших, тэрийгэ эргүүлж одоо тийм ямар нэгэн байдлаар гарах хэрэгтэй юм шиг ер нь одоо тийм одоо асуудалтай байсан. Тэгээ тэр маань баг 1 жил үргэлжилж ирсэн байхгүй. Тэгээд оюутан байх хугацаанд болохоор би яг одоо cognitive behavioral therapy-г ашиглаад
Тэгээ тэр нь болохоор нөгөө манай сэтгэл зүйн зөвлөгөөний хичээл дээр үзчихсэн байхгүй. Тэгээ би өөрөө ингээд тэрийг яг ингээ хийгээд өөрийнхөө бодлоодыг ингэж одоо гаргаж аваад тэр cycle-ыг эвдэж чадчихсан. Тэгээд нэг cycle-ыг эвдээд буюу одоо ингээд нэг идэх за тэгээ гимших буцаж гаргах гэдэг юм тойрогт байсан байхгүй. Тэгээ тэр тойргийн энийг нэвдэж чадаад тэгээд яг өөрөө тэр одоо хүлээснээс бүр миний амьдралыг хамгийн их зовоож исэн тэр зүйлийг би сэтгэл судлалын ачаар даван туулж исэн. Тэгээ тэрнээс хойш ингээд баг багаар одоо би ингээ харангуут баг багаар л ингээд нэг тийм үнэхээр нэг аз жаргалтай хүн болж байгаа юм шиг мэдрэмж авдаг. Тэгээ тийм учраас би ер нь ингээд ийм сэтгэл судлал гэдэг мэргэжил бол ингээд намайг зовлонгоос минь салгасан зүйл болохоор ч тэр юм уу те их тааламжтай таалагддаг гэж би боддог. Зовлонгоос нь салгасан гэж хүмүүс ч гэсэн тэгэл за одоо энэ сэтгэл санааны энэ хүнд байдлаасаа гарыг гэж нэр бас ихвчлэн ирдэ шүү дээ ханддаг шүү. Миний хувьд бол нөгөө нэг таны 3 шалтгаан энэ өөрөө асуудалтай үнэ. Тийм байх тий. Би өөрөө рандом өнөж дээ тий. 3-т нь гэхдээ жоохон бага идэг баха. За битэрийн хувьд өнөөдөр болохоор би бинээсээ асуух сэлтэй холбоотой 3 асуулт бэлдэж ирсэн байгаа. За тэрний нэгдүгээр хөшлөө орё гэж бодож байна. За чи асуултаа асуух уу би эхлэх үү? За би эхлээд асуух юм уу? За тийм. За эхний асуулт нь болохоор ер нь амьдрал дээр одоо яг сэллийн ур чадвартай хүнийг та харж ирсэн үү? Харж ирсэн үү гэхээс илүүтэй ер нь харилцахад ямар байдаг вэ? Сэллийн одоо тийм нэг юм сэллийн ур чадвартай хүн байх шүү гэж ер нь яаж харах вэ? Сэллийн ур чадвартай хүн байх шүү. За эхлээд гэхдээ бид нэр ингэдэг. Хамгийн түрүүнд би өөрийгөө ингээ анзаардаг зүйл нь надад ямар мэдрэмж төрчөө, яагаад надад ийм тухгүй байгаа юм бол, яагаад би энэ үнтэй ярихаар надад ийм таалагдахгүй байгаа юм бол гэд эхлээд мэдрэмжээ чагнадаг байхгүй юу. Тэгэнгүүт сэллийн ур чадвартай хүн гэхээр ямар таарч ирсэн үү, ямар байдаг вэ гингүүт айгу тухтаа байдаг. Жишээлбэл ингээ хүндэтгэлтэй хүний ярьж байгааг ингээ анхаардаг тий. Эсвэл хариулт хэлэхдээ айгу нэм эрүүл. За эрүүл гэхээр бас айгу хэцүү ойлголтоо. Эрүүл гэдэг нь үнэхээр тэр өөртөө байгаа зүйлээ надад энэ болохгүй байна. Одоо энэ ингээд үйл ажиллагаа ингээд явуулахад би энэ хэсгийг хариуцж байгаа нь надад таалагдахгүй байна гэд яг тэр нэг өөртөө байгаа зүйлийг байгаагаар нь хэлж байгаа хүн нэг сэллийн ур чадвартай хүн шиг санагддаг. Гэхдээ уурлахгүй тий дайрахгүй гэхдээ өөрт нь болохгүй байна гэдгээ им тухтаа мэдрэмжээр хэлэх гэх юм уу. Тэр нь бол ингээд өөрийгөө илэрхийлэхдээ нууж хаалгүйгээр байгаа байдлыг ямар нэгэн хүчтэй сэтгэл хөдлөлгүйгээр илэрхийлж чаддаг нь хамгийн түрүүнд орж ирж байна. Одоо чиний хувьд хамгийн түрүүнд орж ирж байгаа зүйл нь юу вэ? Миний хувьд болохоор яг энэ хүн яг үнэхээр сэллийн ур чадвартай юм шүү гэдгийг харахаар нэг юм өөртөө итгэлтэй байгаа. Гэтэ нэг тэр нь ерөөсөө нэг тиймж ингэж гааласж байгаа юм шиг мэдрэгдэхгүй. Яг л нэг тийм одоо ингээд сэллийн ур чадвартай хүнийг харахаар нэг юм ингэж биш яг л савлж биш ингээл явж идэг юм шиг санагддаг байхгүй. Ерөөсөө тэнцвэртэй яг үн тэнцвэртэй доктортай тэгээд нэг тийм өөрийнхөө нөгөө жанжин шугам буюу тэр зүйлээс ухрахгүй байгаа байдлаар нь харагддаг. Одоо тэрийг чинь нөгөө perseverance гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгээ нөгөө монголоор орчуулахаар тууштай байдал гэж орчуулагдаад байгаа байхгүй. Гэтэл яг нөгөө гол мөн чанар нь юу юм бэ гэхлээрээ нөгөө өөрийнхөө занжин шугамаас одоо яахгүй яг л харсан зорилго руугаа өөрийнхөө үнэт зүйлтэй өөрийнхөө одоо эрхэмлдэг зүйл өөрийнхөө зорилго гэх мэт тэр зүйлүүдээс ухрахгүйгээр яг юу ч болж исэн гэсэн хамаагүй чигээрээ явж байгаа тэр байдлыг харахаар би яг энэ хүн сэллийн ур чадвартай энэ гэж бодогддог шин. Бас яг гоё үнцэг байна. Гэтэ би ингэ бодчихлоо. Гэтэ ингээл хоёулаа зөрүүл яриад ах юм бол яг шин чанарууд нийлээд бараг бидний өнөөдөр ихний подкастын хугацаа дуусах юм шиг байна тий. Яг л аюулгүй олон зүйл дээр маш олон төрлөөр гарч ирдэг. Одоо ингээл хариулаад дууссан гот нь надад тас гэж дараагийн хариулт орж ирж байна. Жишээлбэл нөгөө growth mindset гэдэг хүмүүс. Одоо ингээд өөрийгөө голохгүй би энийг хийж чадна шүү дээ тий. Би оролдох хэрэгтэй гэдгийг яг мэдж байгаа хүн бас нэг хэсэг нь бас байж идэг тий. Манай монголчууд гэх юм уухай тий. Ерөнхийдөө нэг юм төрөний өөрийгөө илэрхийлэх байдал дээр аягүй нуугаад идэг. Юм хаалттай өөрийнхөө жинхэнэ байдлыг илэрхийлэхгүй ингээ бод чинь ингээ чинь тэгэхээр энэ муухай байна дими гэд ингээ хаагаад идэг. Тэр хаалттай байдалд нь яг нээлт болж өгөх юм шиг санагддаг шүү дээ. За миний нэг сэл хөтөлбөрийг хэрэгжүүлж явах үедээ ийм л учраас хэрэгтэй шүү гэд нэг юм мэдэрсэн үе.
Хичээл зааж явахдаа уулзалтын үеэр үү гэдэг ч юм уу. Тэр нь уулзалтын үеэр юм шиг санагдаж байна. Би яг ингээд нэг хүүхдтэй уулзж байсан чинь би ингээд нөгөө сэлийн хичээл дээр ингээд заасан шиг одоо юу яасан уулзалтын үеэр гэдэг нь яг нөгөө сэтгэл зүйн зөвлөгөөний уулзалтын үеэр биш яг ингээд хамт зүгээр уулзж байсан үе дээр би ингээд өөрийнхөө асуудлыг одоо нөгөө тойрог хэлбэрээр ингээд ангилсан ингээд тийм энэ надаас хамаарх асуудал одоо бусдаас хамаарх асуудал тийм ингээд надад хамаагүй асуудлууд гэдэг ингээд гурван тойрогт ингээд хуваацсан. Тэгээ би ингээд тэгсэн чинь яг ингээд өөрийнхөө асуудлыг ингээд шийдвэрлэж чадах юм шиг санагцсан гэдэг ч юм те. Ер нь нөгөө тийм зүйлүүд аягүй их сонсогддог. Одоо жишээлх юм бол нэг сэлийн нэг ямар нэг юм одоо мэдээллийг ч юм уу те ингээд тархиндаа аягүй гой тод ингээд бүр нэг ингээд оруулаад авцсан. Тэгээл тэрийгээ ингээд нөгөө хэлж яадаг ч юм уу эсвэл би ингэж үтсэн багшаа гэдэг ч юм уу. Нэг тийм зүйлээс би хүшээ ямар хүрх юм би ингэ болоод нь штэ гэдэг юм уу те. Нөгөө хаяад тэгэхээр нөгөө сэлийг ингээд зааж явахт нөгөө үрд үн тэгж хурдан гардаггүй болохоор ч тэр юм уу те. Яг нэг юм жоохон миний ер нь заа даа болоод нөө болохгүй нөө гэдэг тийм эргэлзээ байнга төрж идэг байхгүй. Тэнгүүд яг нэг хүүхэдтэй ингээд одоо миний зааж байгаа хүүхдүүд ер нь ингээ өөр хүүхдүүд нэг тэрийг ингээ баг ч гэсэндээ те. Тэр нэг ганцхан ч гэсэндээ ингээ амьдралдаа хэрэгжүүлж байгааг харахаар тэндээс л яг өстой хэрэгтэй шүү гэж бодогддог. Таны хувьд ер нь ямар? Наа чи нэгтээ өстой гоё мэдрэмж шүү. Хүний ингээ ярьсан зүйлийг мэдээлэл болгоод өнгөрөхгүй яг ингээд хэрэглээд үзэж байгааг нь харахаар гоё санагддаг. Надад болохоор сэлж өөрөө дотроо 4 агуулгатай байдаг. Ном нь бол Identity and Mindset, Courage and Kindness, Bliss to Belonging, тэгээд Healthy Well-being гэдэг ингээд 4 сэдвтэй шүү дээ. Хамгийн ихнийх дээр нь анх мэдэрчээсэн байхгүй 2 жилийн өмнө. Тэр болохоор анх бол ингээд энэ сургуульд ороход сэтгэл зүйч за ийм хөтөлбөр манайх хэрэгжүүлж байгаа гэл тэгэхэд өө өстой гоё те энэ ч айгүй чухал шүү л гэж боддог байсан. Тэгсэн чинь яг хүүхдүүдэд ингээд хичээлээ ороод заагаад хамтдаа ярилцаад эхлэхэд хамгийн ихний тэр нэг identity and mindset буюу би ер нь бусдаас югаараа өөр юм. Би яагаад одоо identity гэдэг өвчин өөр их гоё үг штэ. Хиндэж байхгүй өөрт нь нэдэг тэр мөн чанарыг хэлж байгаа штэ. Тэгэхээр тэр мөн чанараа олно гэдэг чинь зарим хүний хувьд олохгүй хөгж байгаа. Тэ? Зарим хүний хувьд бол халт зурс гээд өнгөрч байгаа гэдэг ч юм уу. Тийм чухал үн цэнийхэн мэдрэмжийг өөрт нь өгдөг гэдгийг эхний агуулга дээр дасгал ажиллаж байхдаа ингээ ойлгосон байхгүй юу? Жишээлбэл одоо ингээд би нэг сүүлд 11 дугаар ингээд орж исэн чинь багшаа ингээд мэрэгжил сонголт яах вэ ихүү гэл асууж байгаа ярилцж байгаа. Тэгэхээр мэрэгжил сонголт гэдэг чинь тэрийг ярихын тулд нөгөө identity mindset рүүгээ буцах хэрэгтэй шүү дээ. Би юу хүсэж байгаа? Би бусдаас өөрөө юугаараа өөр юм? Би алийг илүү сайн хийж чаддгийг гэдэгт хариулт олцсон хүн мэрэгчлэлээ сонгоход илүү төхөн болно шүү дээ. Тэгэхээр хүүхдийн өөрийнх нь тэр үнэт чанарыг өгдөг зүйлдээ гэдэг тэр би бусдаас энүүгээр ижилхэн энүүгээр ялгаатай гэдэг нэг даалгавар өгдөн шүү дээ. Дасгал ажилтдаг шүү дээ. Тэрийг хийхэд л айгүй юм гой санагдаад байдаг. Гэхдээ энэ их том сэдв. Одоо жишээлх юм бол сэлийн ингээд тодорхойлт дотор ингээд зөвхөн хичээл сурлагын хувьд биш ажил амьдралд амжилттай байхад нөлөөлдөг гэдэг нэг өгүүлбэр өгдөн шүү дээ. Тэр өгүүлбэрийн гол зам нь жишээлбэл энэ сэл ур чадвар чи өөрөө бид нар ингээд хаана байгаагаа мэдэх зэг. Одоо жишээлбэл Монгол улсын газрын зургаар харахад би Улаанбаатарт шүү дээ өнөөдөр. Тэгвэл би ховд явъя гэж бодъё л да. Тэгвэл ховд баруун тишээ юм байна. Дунд нь 4 аймаг одоо жишээлбэл дамжих юм байна. Тэдэн сум дамжих юм байна гэдгийг нарийн зураглаад харна шүү дээ. Тэгээд тэнд очих юм байна гэдгийг мэдж байгаа шиг би ийм үнцэнтэй хүн юм байна. Би ийм зүйлэнд илүү хүсдэг юм байна. Тэгэхээр би ийшээ чиглэж амьдрах юм байна гэдгээ олж аваад ерөнхийдөө мэрэгжлийнхаа чиг гарааг эхлүүлдэг. Тэгэхээр энэ нэг өөрийнх нь үнцнийг мэдүүлдэг эхний бүлэг сэдв дээр л ер нь би нэг ноён нуруу хогорсон гэдэг шиг бүр үнэхээр гой санагдаад энэ л одоо бүр амиа хорлохын эсрэг зүйл шүү дээ. Хүн өөрийнхөө үнцийг хүн өөрийнхөө тэр тавтагчгүй шин чанарыг ойлгох нь ямар гоё тэр сэтгэл гутралаас амиа хорлолтоос төгших юм гэдэг юу гэдгийг тэр бүх зүйлийн ингээд нэг юм хамгаалалт дархлаа юм байна шүү дээ гэж мэдрэх маш гоё байсан. Яг үнэтэй нөө сүлд бас нөгөө нэг судалгаа ингээд харж байгаа л ер нь яаж тэ амиа орлох ч юм уу depression шүү дээ. Одоо би ч нөө бас AP psychology зааж байгаа шүү дээ. Тэгэл AP psychology заагаад ер нь яаж одоо тэ өрсөн сэргийлэх боломж гэдэг ч юм уу тэдгэрийн харангууд яг л сэл байгаа байхгүй юу. Тэгэл яг тэндээс бас ингээл өвшинээр үнэхээр л чухал шүү. Яг тэгэхээр ингээд зүгээр ингээд нөө одоо тэ тэрийг чи магадгүй ингээд одоо баг сэтгэл зүйн зөвлөгөөнөөс авч болох зүйлсүүдийг яг ингээд өөртөө ингээд
одоо хичээлийнхаа нэг одоо хөтөлбөрөөс ингээ авч байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр бол их надад үнэхээр чухал шүү гэдэг мэдрэмж төрүүлж ирсэн юм шиг. Гой энэ identity гэдэг үг бол одоо үнэхээр миний хувьд баг юм гоё. Нэг хайр гэдэг шиг аюу гоё үг. За. Чиний 2 дугаар асуулт руу хоёлаа. За, би 2 дугаар асуулт нь юу байлаа хараадгая. За өөрийнхөө одоо нөгөө сургуулийн настай одоо сургуулийн нас буюу 1-ээс 12 дугаар анги за магадгүй ер нь нэг илүү өсвөр настанда ч юм уу яг энэ сээлийн ур чадварын аль нэг хэсэг нь надад үнэхээр дутагдчихсэн даа гэж одоо бодож байгаа зүйл байна. Бага шүү дээ. Дон гэж орж ирчих. Нөгөө уур. Одоо ч гэсэн гэхдээ би энэ дээр ажилладаг. Ажилласаар л байгаа. Яагаад тэгэхээр нөгөө холирог шин чанартай хүн буюу би чинь өөрөө юм миний темперамент сэтгцэн үйл маань нэгдүгээр гадагш чиглэсэн. Тэр нь болохоор одоо бодож тунгааж ямар нэгэн зүйлийг илэрхийлээс илүү шууд хариулт үзүүлдэг төрлийн хүмүүс. За тэгэхээр ийм шин чанартай хүмүүст хамгийн хэцүү зүйл нь хүчтэй сөрөг сэтгэл хөдлөлийг удирдах. За эерэг ч гэсэн ялгаагүй. Маш их баяр хөөртэй үедээ бүх мөнгө өртсөн байх ч юм. Энэ бол easy байдаг зүйл. Яг тэр шиг би 10 жил тахтаа бүр хүүхдүүд намайг бух гэж шоглдог гэсэн. Манай ангийнхан. Тэг хөвгүүд ялангуяа ингээд ямар лээ ингээ улаан даав ингээд очих юм бол ингээ чи бараг шууд ирээд. Йоо яг тийм эсэн. Тэгэхээр амар ууртайсэн байхгүй. Одоо надаа улаан өнгө, уур, төрмгий тэр нэг бух. Энэ тэр яг зэрэг ингээ хүртэж байгаа. Тэр ур чадвар дутагдчихсэн. Энэ бол сэтгэл хөдлөлөө мэдрэх, зохицуулах тийм тэр чадвар юм уу? За. Миний хувьд болохоор би айгүй хөвгчлөлтэй хүүхдээсэн гэж айгүй боддог байхгүй. Ер нь л ингээл баг ингээс ахуулаад төгслөөл ингээл байнга л инээгээл яваад идэг хүүхдээсэн. Тэгээ одоо ингээ би тэндээс ингээ харангуут яг юу амар дутагдчихсэн бэ гэхэл би дээрээс нь айгүй хүмүүсийг шоглдог. Инээгээл яваад ингээл дандаа нөгөө нэг ингээл жоок хийраал ингээл шоолол чи барыг тэгээд байгаа юм шүү ингээд байгаа юм шүү гэж шаалдаг. Тэгээд одоо ингээ бодонгууд би бас нөгөө жоохон эмпати султай байсан юм болов уу гэж боддог байхгүй. Ингээд нөгөө тэр хүнд юу гэж мэдрэгж байгааг ойлгохгүйгээр одоо жишээлх юм бол би ингээд нэг саяхан ингээд найзынхаа төрсөн өдрөөр нэг хуучин зургуудаа ухах гад бүр ингээд 10 жилдээ байсан групп чат руу орж ингэж харсан байхгүй. Тэгжээд би өөртөө үнэхээр нүр тулсан. Эргэж харсан. Би энэ би гэж юу гэж бодогдсон нэг зүйлээс байхгүй. Тэрний юу вэ гэхээр манай найз ингээд ууралцсан, гомдсон байгаа байхгүй. Тэгээ би тэрийг ойлгохгүй байгаад байсан юм гэж бодсон. Тэгээд одоо ингээ манай найз ингээ уурлаадсэн чи хүшээ одоо хин одоо яагаад дуурлаад байгаа юм бэ? Сарын тэмдэг нэрсэн юм уу гэж бичсэн байсан байхгүй би. Тэгээд би тэрийг харчаад тэгээд тэндээс ингээд хүн бас өөрчлөгдөж болдсон байх гэдгийг ингээд амар харж байсан. Тэгээд тэр миний сэллийн ур чадрын нэг хэсэг буюу одоо тий нөгөө relationship skill гэдэг чинь одоо 5 ур чадрын relationship skill нэг айгу дутагдчихсан юм байна да гэж харсан. Өөрөлдвөл нөгөө хүний ойлгохгүй юу мэдрээд байгааг нь ойлгохгүй яг уурлаад байна гэдгийг нь бол ингээд мэдээд байгаа байхгүй. Гэхдээ энэ хүн яагаад уурлж иж болох уу гэдэг тэр empathy гэдэг зүйл амар дутуу байсан юм байна гэж би бодсон. Чамд харилцааны ур чадвар надад self management гэсэн юм шиг. Харин тий. За. Тэгэхээр бас ингээд нөө сургууль дээр те энэ зүйлүүдийг ингэж одоо ялангуяа өсвөр насны хүүхдүүд чинь сэтгэл хөдлөл нөх өндөр байгаа учраас одоо энэ ур чадварууд маш хэрэгтэй байдаг гэж би боддог байхгүй. Окей. Тийм болохоор асуусан. За, стогоо асуулт. Яг л намайг нөгөө шууд контролгүйгээр тэр үйлөө аялууллаа шүү дээ. Бүр сүф гээл тийш явлаа шүү. За, миний хоёр дахь асуулт болохоор одоо силийн ингээд ерөнхийд нь хүүхдүүд эзэмших боломжтой soft skill гэж бид нэр ярьж байгаа тийм зөвлөн 5 төрлийн ур чадвар өгдөг гэж ярьдаг. Тэр 5 төрлийн ур чадвар дээр нэммээр зүйл байдгүй. Энэ за жоохон хошин шүү. Айгуу гоё мэдээс судалгаатай том хөтөлбөр гисэн ч гэсэн чи хараад нэг ийм ур чадварыг хөгжүүлэх зүйл байсан бол гэд. Одоо сүүл нэг seal enter гэл. Одоо social emotional ethical learning гэдээ орж ирээд байгаа шүү дээ. Гэтэ манайх бол ethical гэдэг байхгүй. Тэгж болсон чи этик нэмэрч байна. Ер нь одоо хөтөлбөрөөс ил болгоё гэх. Тэгээ сэлмэн хөрөө одоо ингээд нөгөө том 5 одоо скиллийг хөгжүүлж байгаа гэсэн дотор нь маш олон тэр хоорондных нөгөө холбоостой одоо скиллүүд байдаг юм шиг санагддаг байхгүй юу? Одоо жишээлбэл empathy чинь харилцааны ур чадварт нөлөөлдөг. Гэхдээ бас relationship-т нөлөөлдөг гэх юм янз бүрийн тийм болохоор
миний бодлоор за одоо энийг нэммээр юм уу гингүүд л тэр нь байж байгаа юм шиг санагддаг байхгүй. Гэхдээ миний бодлоор илүү одоо нэг юм юу баймар юм уу гэж боддог. Одоо нэг чадвар нь гэх юм бол нөгөө асуудлыг логиктойгоор харах гэдэг зүйл. Одоо жишээлх юм бол мэдээж ингээд нэг сэдвүүд дунд нь ингээ хальт орж байгаа л та. Гэхдээ тэр чадвар бас ингээд байж ах хэвээр юм шиг санагдах байхгүй. Яагаад тэгэхээр логик гэдэг чинь зөвхөн математик биш. Тэг ингээд өөрийнхөө асуудлыг бодтойгоор харахад нөлөөлдөг шүү дээ, тий. Тэгэхээр жишээлх юм бол одоо хин нэг найздаа ууралцсан ч юм уу, тий. Найздтайгаа ууралцсан байлаа. Гэхдээ энэ уурлаад байгаа зүйл чинь логикоор бодтой юм уу гэдгийг нэг хянах гэдэг зүйл чинь cognitive behavioral therapy дээр явдаг шүү дээ, тий. Тэгэхээр тэр зүйлийг нэмвэл зүгээр гэж боддог. Гэхдээ надад л тэр зүйл байхгүйсэн ч хангалттай бас ер нь сэтгэл зүйн мэдлэлийг олгодог л гэж би боддог. Гэхдээ би тэгтээ энэ асуултыг асуухтаа өөрөө байхгүй гэж бодож байсан. Тийм үү? Нэмэр зүйл байна уу гэвэл байхгүй хариулна гэд. Тэгээд хүн ямар нэгэн зүйлийг ингээд танин мэдээд ойлгоход өөрөөрөө нэг тайлбардаг болдсон шүү дээ. Тэгээд би хамгийн анхны жил энийг өөрөөрөө тайлбарласан байхгүй юу? 5 ор чадварыг. Тэгээд тэгсэн чинь надаа ийм гоё ойлгомжтой болцсон. Ийм 5 зүйл байдаг шүү гэд. Хамгийн ихнийх нь болохоор тэгтээ энэ өөрөө бол цаанаа тэгж тайлбарладаг гэж гардггүй л дээ. Энэ 5 ингээ хурууны ингээ одоо юу шиг холбоос шиг санагдаад байдаг байхгүй юу. Хамгийн ихнийх нь бол эрхийн уруу гэж би өөрөө төсөөлдөг байхгүй юу. Энийг эцэгчүүдэд ойлгуулахдаа хамгийн ихний эрхийн уруу бол хүн өөрийгөө танин мэдэх. Хамгийн ихэнд өөрөөсөө эхэлж байгаа. Бид нэр ингээл хуруугаа дарж эхлэхэр чихчээр өнөөс эхэлдэг ш. Дандаа эрхийн өрөөс эхэлдэг тий. Тэгэл өөрийгөө таньж мэдэх уур чадвар чинь өөрийгөө айлгаж зохицуулахад суралцсан гэж би нэг юм холбоос хийж одоо танилцуулж ирсэн. Тэгэхээр өөрийгөө ойлгож байгаа хүн өөрийгөө зохицуулна, өөрийгөө ойлгож зохицуулж байгаа хүн одоо бусдыг ойлгож сурна, тий? Бусдыг ойлгох чадвар суралцсан. Тэгэхээр бусдыг ойлгож өөрийгөө ойлгодог хүн харилцаж сурна. Энэ дөрвийг эзэмшиж байгаа хүн хамгийн сүүлд нь чихчийн ураагаас чагталдаг буюу шийдвэр гаргаж сурна. Тэгээд би нөгөө тайлбарладаг гэсэн болохоор энэ 5 яг л бидэнд байх ёстой чухал 5 зүйлийг л хүндсэн гэж бодож байна. Яг л байх ёстой нэг зөөлөн ур чадварууд гэдэг шиг тийм. Тийм. За одоо хоёулаа цаг нэлээд явж байгаа учраас шууд 3 руугаа орё гэж бодож байна. Чиний 2 ш. Үлээ? Би 2 дахь асуусан. Тэгэхээр та 3 дахь асуугаад би сүүл нь 3 дахь асуух уу. За тэгээ. Тэгэхдээ одоо энэ асуултаа харсан чинь жоохон яриад байгаа юм шиг санагдчихэв. Тэгэхдээ ямарс асуугаад үзье. Энэ хөтөлбөрийн яг онцлмоор байгаа зүйл юу вэ гинэ? Онцлмоор байгаа зүйл үү? Онцлмоор байгаа зүйл нь одоо онцлмоор байгаа үр дүн юм уу? Эсвэл онцлмоор байгаа ур чадруудынх нь нэг юм уу? Одоо мэдхгүй энэ хөтөлбөрөөс юуг онцлмоор санагддаг вэ л гэж битсэн байна. Яг тухайд яг юу бодож ирсэн юм бол? Би онцлмоор санагддаг зүйл нь ангийн уур амьсгал гэж боддог. Одоо ингээд би ерөнхийдөө өмнө жил болохоор 6-аас 10 дугаар ангид орж байгаад энэ жил болохоор 8-аас 10 дугаар ангид орж байгаа байхгүй юу. Тэгээд өмнө жилийнхаас энэ жил ямар болсон бэ гэдэг ч юм уу тийм байдлыг хардаг. Тэгэнгүүт яг сэл анх орж ирэхэд орж байхад те буюу хамгийн анх удаа би ороход энэ ангийн уур амьсгал ямар байсан бэ гэд тэгээд дараа нь ямар болж ийнү гэдгийг харангууд тэнд үнэхээр үр дүн байдаг. Яг тэгэхээр би бинтэйгээ харилцаа хоорондоо би бинийг ойлгож байгаа. Жишээлх юм бол ингээд сэл дээр одоо би биенийхэн талаар гоё зүйлсийг хэлье гэдэг ч юм уу. Тэ эсвэл одоо би биендээ урмын үг хэлье гэдэг ч юм уу. Бусдыгаа таних боломж олгодог. Бусдыгаа тэ энэ урд суудаг нэг ухаантай хөхт гэж ч юм уу тэ тийм байсан бол энэ хүн чинь нэг ийм хүн юм байна шүү дээ. Энэ хүн ийм юм байна. Надтай ийм байдлаараа адилхан юм байна гэдэг байдал нь өөрөө тэр нэг бүли буюу тэ дээрлэхэлт гэдэг зүйлийг арай багсгаад идэг юм шиг санагддаг байхгүй юу? Тэгээ тийм болохоор ч тэр яг нэг юм ангин илүү нөгөө emotionally буюу одоо сэтгэл зүйн хувьд юм хоорондоо ойр болж эхэлдэг юм шиг санагдав. Би тэрийг л ер нь бол бас сургуулийн орчин айгүй онцолж хардаг гэж боддог. Би тэгтээ хариулж хахтан дотроо өөр юм бодчихлээ. Мэдрэгдсэн үг. Хаалт ингээд авшиг тий. Би тэгтээ сая яагаад юм бодсон бэ гэхээр би нэг юм бодоол энийг асуусан байгаа. Яг л нэг юм хэлмээр л байсан баг. Тэгтээ би тэрийг олохгүй. Тэгтээ сая хариултыг ингээд сонссон чинь яг тасгал ажлууд гэх юм уу? Одоо жишээлбэл сэл хөтөлбөрийг заахад хэрэгжүүлж явах үед одоо ингээд тасгалууд ажилдаг шүү дээ. Тэгээ яг ч саяны чиний хэлсэн би бинийгээ өөрөөр хүртэж хүлээж авах боломжийг олгодог. Хэрэлдсэн байвал эвлэрэх боломж олгодог юм шиг тий. Нэг юм
ангийн ажлын цагийг сайжруулсан хувилбар нэм шиг санагддаг. За миний хувьд онцлмоор гингүүд яг дараа нь бодогдож байгаа зүйл болохоор хамгийн гол зүйл нь одоо өөрийнхөө тэр мэдрэмж сэтгэл хөдлөлийг чагнахаас бүх зүйл хилдэггүй шүү гэдгийг одоо бүх зүйл дээрээ ингээ оруулж ирдэг нь айгуу чухал байдаг. Би нэг удаа гадаадаас ирсэн ийм олон улсын ингээд өсвөр насны хүүхдүүдтэй ажилладаг тийм сайн дурын клубыг яаж ажиллуулах вэ гэдэг 7 хоногийн сургалтанд сууж ирсэн байхгүй юу. Тэгээ тэр 7 хоногийн вакуум сургалтанд сухад тэр гадаад огш одоо ямар ч ширээ сандалгүй. Тэгээд нөх гоё ийм хевстэй том өрөөнд бид нэрийг орж ирэнгүүт шууд суулгаал тоглоулаад гэсэн байхгүй юу. Тэгээд тэр үед би одоо сэл гэдгийг ингээд өөр дөр бас мэдрээгүй байсан үе гэсэн үг. Тэгээл нэг тоглоулаад ямар мэдрэмж төрсөн гэж асуугаадсан байхгүй юу. Тэнгүүт ингээд гоё исэн гэл тэнгүүт бид нар айгаа үгийн одоо тэр сэтгэл хөдлөл мэдрэмжийн үгийн баялаг муутай хүмүүс юм билээ. Өөрийнхөө муу эснийг бид нар муутай гэж. Тэнгүүт гоё исэн муухай исэн л гэдсэн тэндээсэн хүмүүс ч тэр ер нь би ч гэсэн сонирхолтой исэн хөвгчлөлтэй исэн гэдэг ч юм уу тий. Тэнгүүт тэр багш тоглоулаад мэдрэмжийг маань асуугаал тэнгүүт хөвгчлөлтэй исэн юу хөвгчлөлтэй исэн гэл сонирхолтой исэн гоё исэн гэл тэрэнд хариулж байхдаа ийм болохоор надад гоё санагдсан юм бэ штэ гэдэг дүгнэлт гарч ирээдсэн. Тэгэхээр сэл хөтөлбөрийн онцлог нь яг тэр арга барилтай адилхан санагдсан байхгүй. Яагаад ийм байгаа гэдэг дүгнэлтийн өмнө дандаа өөрийгөө чагнаад тэгээ тэрэнд хариулах процесст ухамсарладаг. Ийм учраас би ингэсэн шүү дээ. Ийм учраас надад ингэж санагдсан гэдэг. Тэгээд нөгөө нэг энэ дээр ингэж анзаардаг байхгүй. Одоо ингээд нөгөө өмнө жил жишээлбэл ингээд нэг сэл орсон хүмүүс байгаа шүү дээ. Тэнгүүд одоо шинээр шилжиж орж ирсэн хүмүүс ч юм уу нөгөө огт сэл үзэж байгаа хүмүүс дээр яг анзаардаг. За та хэдэд ямар мэдрэмж төрсөн гэдэг нөгөө сэлийг яг нэг жил үзсэн хүмүүс илүү мэдрэмжээ онж хэлдэг болцсон байдаг. Одоо надад яг ийм ингэж байгаа юм шиг санагдлаа. Надад нэг юм тааламжгүй байсан. Эсвэл одоо нөгөө яг юм гонигтай байна гэдэг ч юм ингээл бүх юмаа ингээд юм арай жоохон нэг юм юутай. Тэгээ дээрээс нь манай сургуульч нөгөө англи хэлээр ярьдаг хүмүүс ихтэй учраас англиар бас аягүй их мэдрэмжээ илэрхийлдэг. Тэнгүүд нөгөө нэг яг сэлийг нөгөө үзэж байгаагүй хүмүүс ч юм болонгууд яг нэг мэдрэмжээ яаж илэрхийлэх юм бол гэдэг дээр жоохон эргэлшээд тэгээ нэг үйлрэл тэр яд ирэхээр ингэх юм байна гэдэг нэг юм өөрийгөө нэг ойлгож эхэлж байгаа л тэр процесс нь харагддаг. Тэгэнгүүт нөгөө ингээд уран зүрэг хараад ахлах анги дээр аяг их дүгнэлт хэлдэг байхгүй юу. Тэгэнгүүт яг тэгдэг. Сэлийг анх ингээд үзэж яхад хүүхдүүд уран зургийг хараад шууд тийм юм шиг санагдлаа. Ингээд шууд ингээд төгсгөлийн хэсгийг өгүүлбэрээр хэлээд идэг. Тэгэнгүүт за бүгдээрээ тэр үйл үг хэрэглэхгүй яахгүй шүү тий дүгнэлт хэлэхгүй одоо харин зүгээр л энэ зургийг хараад чамд ямар мэдрэмж төрсөн гэдгээд үгээр илэрхийлээрэ гээл тэгэнгүүт хүүхдүүд эхлээд үгээр илэрхийлээ тэгэл энэ ингээ сайжраад байгааг харахад гоё идэг. Тэгэхээр бид нар ямар нэгэн зүйлийг өөргөө чанахгүйгээр шууд дүгнэлт процесс явдаг байх нь яг нэг бодол дээр анхаарат байдаг. Одоо жишээлх юм бол ямар мэдрэмж төрж ийнгэнгүүт одоо тэгж бодлоо гэж хэлээд байдаг байхгүй яг тэгдэг харин за энэ манай хөтөлбөрийн гоё онцлог зүйл гэж бодогдлоо. За одоо миний сүүлийн асуулт байна тий. За тэгвэл ингээд танд хаяа ингээд миний яг энэ сэлийн урд чадвар жоохон дутагдаад байгаа юм шиг санагдаж байна да гэж бодогддог зүйлээд. Одоо амьдрал дээр үү? Тий амьдрал дээр. Эсвэл нөгөө уурал байгаа шүү дээ. Ер нь нэр хүчтэй сэтгэл хөдлөлийг би нөгөө анханасаа хүүхэд тахта амар ууртай, түргэн цантай хөхтэйсэн болохоор тэрийг маань айгүй ингээд болохгүй зүйл, муу зүйл гэдэг мэдрэмж их өгцөн байсан гэдгийг нь одоо сүүлдээ ойлгож байгаа байхгүй юу. Жишээл ингээд уурлангууд юундаа уурлаад байгаа тий. Тэгэл уурлахаараа дандаа ингээд би уурлахаараа муухан болчтой юм шиг уур айгүй л надад тийм буруу зүйл гэж би айгүй их мэдэрдэг. Тэгээд бас нөгөө төрөлхийн нөгөө онцлог байгаа шүү дээ. Тэр зүйл орчноос надад өгж байгаа тэр мессеж, тэр бүх зүйл нийлэнгүүтээ хүн ер нь одоо ингээ эргээ харахад нэг зүйлийг ингээл бодлогыг ингээл бодоо сурчдээ штэ. Тийм биш. Зүйлийн ур чадрын хамгийн хэцүү нь өөрийгөө мэддэггүй хүн гэж байгаа. За мэддэг болсон хэрнээ яаж чадахгүй байгаа хүн гэж байгаа. Тэ? Тэгэнгүүт мэддэг болсон ч гэсэн янз бүрийн арга хэрэгэлсэн ч гэсэн тодорхой яг ингээ хүссэн үр дүндээ хүрэхгүй үйч гэж байгаа. Тэ? Тэгэхээр би энийг мэддэг. Энийг асуудал гэдгийг мэддэг. Тэгтээ ажиллах гэж хичээж байгаа. Гэтэ харин эсэргээрээ сэл хөтөлбөрийг илүү их зааснаас хойш хүлийн зөвшөөрөх оролдлого өөртөө илүү хийдэг болсон гэсэн үг юм. Уур байх хэвээр мэдрэмж. Энэ бол таагүй зүйлийг ингээд өөрийгөө илэрхийлэхийг гаргаж ирдэг мэдрэмж, тий? Тэгэхээр одоо ингээд яагаад уурлаад байгаа ингээл эргэн тойрны маань хүмүүс тэгэхээр би ингээд
яагаад би уурлах зүйл болсон болоод уурлаж байгаа штэ гэдэг үгийг илүү хэрэгэлдэг болсон гэсэн үг юм уу? Тэгсэн чинь надаа уур маань амар хэцүү санагдгаа болоод тэгж байгаа. Гэтэ энэ процесс одоо хүртэл явагдаж байгаа л гэсэн үг. Тийм шүү дээ. Уурчин одоо нөгөө notification гэж байгаа шүү дээ. Нөгөө ямар нэгэн сөрөг мэдрэмж төржил байгаа бол тэнд нэг юм сөрөг байна шүү гэдэг мэдэгдэл очиж байна гэсэн. Тийм. Ямар нэгэн зүйл таалагдахгүй шүү. Энийг болио гэж дотроос хэлж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ өөрийгөө зохицуулах гэдэг энэ мэдрэмжэн дээрээ л одоо ч гэсэн ажиллаж байгаа. Миний хувьд болохоор нөгөө identity mindset гэдэг хэсэгт байдаг. Одоо нөгөө өөрийгөө таних гэдэг нэг хэсэг ба шүү дээ. Тэрэн дээр одоо хаяа би жоох юм юу болоод байна гэж бодогддог юм шиг санагддаг. Яа тэгэхээр тэг одоо жишээлх юм бол би ингээ нэг өөрийгөө олохгүй байгаа юм шиг ч юм уу. Эсвэл энэ яг би юм болов гэхээр ингээл за энэ би юм бэ гэхээр л биш байгаад гэдэг ч юм уу те. Тэгээд яг тэнгүүт одоо болохоор бас л би нөгөө хүлээн зөвшөөрч байгаа. Яг тэгэхээр ингээ нөгөө кинон дээрээс ч юм уу ер нь бидний нөгөө одоо сурч мэдсэн зүйлээс ч юм уу хүн нэг юм өөрийгөө олоод авчих юм бол яг л тийм чигээрээ насан туршдаа явна гэдэг нэг юм бодол байсан юм шиг санагдаад байгаа байхгүй. Одоо жишээлбэл би нэг ийм хүн байлаа. Энэ хүн тэр чигээрээ ингэж явсаар байгаа л ингэ дуусна гэдэг ч юм уу. Хүн хизээч өөрчлөгддөггүй гэдэг нэг тийм бодол байсан юм шиг санагдаад байгаа байхгүй. Жохон бахаас эхлээл хүн угаасаа өөрчлөгддөг маа гэдэг нэг тийм. Гэтэл одоо болохоор би юу гэж бодож байна гэхээр хүн угаасаа өөрчлөгдөж болно гэдэг зүйл дээр илүү төлөрдөг. Яг тэгэхээр би энийг сонирхчлаа. Маргааш би тэрнийг сонирхгүй байж болно. Тэгэхээр миний identity ингээд өөрчлөгдөж болно. Гэтэ ингээд нүү мөн чанар гэдэг зүйл дээр илүү анхаарах хэрэгтэй юм байна. Би яг тэ одоо жишээлх юм бол энэ зүйл дуртай байж болно, энэ зүйл дуртай байж болно, зөндөө олон зүйл дуртай байж болно. Гэтэ чиний яг мөн чанар чинь өөрөө ямар хүн юм бэ? Би яг ер нь юг одоо тэ чиний дуртай зүйлүүд байхгүй гэж болно шүү дээ тий. Одоо магадгүй маргааш гэхэд миний дуртай бүх зүйлүүд байхгүй болчих болно. Гэтэ чи тэр үед яг ямар хүн байх юм бэ? Яг юг одоо тэ ингээ зүгээр хийх юм бол дуртай байх юм бэ гэдэг тэр зүйлэрийг амар анхаардаг болсон. Тэгээ энэ маань бас нөө сэллийн заасантай холбоотой гэж боддог. Тэгээ яг identity-г ингээл зааж хахад ч юм уу тий би нэг юм биш тий нөгөө нэг тий гадаа зүйлүүд дээр анхаарат байсан байхгүй. Би ийм зүйл дуртай юм чи би ийм хүн болох юм болов гэдэг ч юм уу. Ийм зүйл дуртай юм чи би энийг хийх ёстой юм болов гэдэг биш. Энэ бүх зүйлүүдийг ингээ авч хаяад яг тэгвэл чи өөрөө яг ямар хүн юм бэ гэдэг тэр зүйлийг ингэж ойлгож маш гоё нөгөө тий. Тэр л яг ер нь сэллийн мөн чанар юм шиг тий. Ингээ нөгөө гадаа зүйлүүд биш. Чи яг дотроо яг ямар юм бэ? Чи яг дотроо яг ямар байгаа юм? Чиний сэтгэл хөдлөл чинь дотроо яг юу байгаад л байгаа юм? Чи тэр хүнтэй харилцаж чинь чи дотроо ямар мэдрэмж мэдрээд байгаа юм гэдгийг л би ийм байх шүү гэдэг зүйлийг ойлгуулах бас л айгүй хөтлөхөд болдог гэж боддог. Тэгж чинь. Тэг ерөөсөө л яг мэдгүй саяныхыг ярихаар нэг юм холбоог орж ирдэг юм. Үнсэн л гэж орж ирдэг юм. Яг үнэ. Нөгөө саяны зүйлс чинь ингээ байхгүй болох үед чи хийм бэ гэхэр нэх гоё. Одоо чамд үнтэй хувцас магадгүй чиний тэр чадвар одоо тэр сонирхдаг зүйл чамд байгаа зүйл байхгүй хахад чи дотроо хийм бэ. Яг үнэ. Тэгэхээр нөгөө хүний баг нөгөө soul буюу сүнсрүүн чиглдэг зүйл юм шиг тий. Тэгээ тийм учраас бас нөгөө нэг жоохон одоо барьцгүй байгаад байгаа юм шиг үүдэг тий. Яа тэгэхээр хүн чи одоо сэтгэлээ гаргаад ир гэх юм бол хаанаас гаргаж ирэх юм мэдэхгүй зургийг авъя гэвэл харагдахгүй гэхдээ байдаг гэдэг зүйлийг байж л байдаг шүү дээ. Тэгтээ надад ингээд яг одоо битээр ихний дугаар төгсгөж чинь. Тэгсэн чи яг дүгнэлт ороод ирлээ. Одоо ингээд хүн амьдралдаа ямар нэгэн байдлаар хоосрлыг мэдэрдэг юм байна л да. Хоосон зүйлийг юу ч байхгүй юм шиг, юу ч хэрэггүй юм шиг, бүх зүйл худлаа юм шиг тий. Угаасаа бид нар ч эвгүй гариг дотор амьдарч байгаа шүү дээ. Галактик хэд байгааг ч мэдэхгүй ч юм уу тий. Хүн тэгэхээр маш том орон зайн донд цэг шиг амьдардаг учраас хоосрлыг мэдэрдэг. Харин сэл хөтөлбөр тэр хоосон зүйл дотор өөрийгөө олж харах тэр боломжийг өгдөг. Тэр одоо сүнс рүүгээ артдаг гэдэг шиг. Сүлдээ сэтгэл судлаас сүнс рүү ордог. Тэр үнцэн тэр зөвхөн би байгаа тэр оршихуйгаа мэдэрдэг. Яг үнэ. Юунаас ч хамааралгүй болдог. Тэрийг олоход нь тусалдаг багч хэрэгслээ сэл хөтөлбөр гэж бодчих. Одоо нөгөө тэр хүмүүс дуртай байна уу? Тэр хүмүүс надад дуртай байна уу? Дургүй байна уу? Одоо бүх зүйлийг ингээд те сонирн болж ийн болохгүй нүү яг л тэнд нөгөө өөрийнхөө ороод яг гоё те өөрийнхөө өнгийг олцсон байдлаар энэ өөрийнх нь өнгийг олоход нь туслаг юм шиг те харин nice маш гоё байлаа. Тэгээ өнөөдөр ярилцсанд баярлалаа. Танд бас ярилцсанд баярлалаа. Хоёлаа яг өрөөндөө идэх шиг
Сүлдээ одоо бүр дахиад ч юм ярмаар санагдаад тэгээд дуусчихээн гэн. Тэгээ хэрэв магадгүй сонсож байгаа хүмүүс маань доор ингээ комент хэсэгт бас бичиж үлдээгээд бид нарт сэтгэлдээ хаалцах юм бол дараагийн дугаар гарах урам зориг магадлалыг нэмэгдүүлэх баха. За тэгээд түр баяртай. За түр баяртай.